Бодмөрийн зэрэг, богд зонхов, оршил. Багш ман зүширд мөрөгмөө. Тоо томшгүй сайн чанар цогцлон бурдсан сайхан төрхтөн, тоогүй олон амьтны хүслийг гүйцээх сайн номлолтон, буй бүхний утга учирыг ухаарч таньсан гэгэн оюунтан, буддаа химэх шагжагийн овгийн сор хүүнэ мөрөгмөө. Эгэлгүй дээд энэ багшийн түн шавийн манлай, эрхэм буддагийн үүс бүхнийг залгуулж хөтлөгч, эргэн хувилах тоошгүй төрөлдөө гэгээрэлд замчлагч, энгүй дээд майдар манс шүр нартаа бас л мөрөгмөө. Ухахад бэрхтээ гэгэрлийн их болсон судрын утгыг бүрний тайлагч бөгөөд замб твийн чимэг, ахуй гурван ертөнцид алдар нэрн төгсөн Асанга нагар жуна багшийн үлмид сүгдэн мөх юм уу? Энэхүү хоёр шимтгэгчийн үүд юуг нь нээсэн эгэлгүй агуу үлс гүн үзэл санааны утгыг энгэл үгүй таниж төгс бүрэн номлосон эрхэм багш Адишад үлэмж мэхийн мөрөгмөө. Дээдийн номлолт эрхэн зарилгийг харах нүд болж, дээшлэх заяатныг нирванд хүргэх олон гаран болж, асрал хайраараа авьяас эрдмээ хөтлөн сургасан ачид багшийнхаа буйныг санаж мэхийн мөрөгмөө. Өдгөө цагийн бясалгагч нар судлахан багтжээ. Өнөө судлаач нь бясалгах хэрэгтэй маруухан ажээ. Асар олон нь эрхэм зарилгийг өрөөсгөл харжээ. Аман айлдварыг шүн тунгаах чадлаа гэжээ. Энгүй буддааг номлох сургаал заавар цөөрөөд эрхэм мэрэгдийн бясалгах уламжлал тасарсныг залгуулж, эгэлгүй хоёр шимтгэгчийг замналыг дэлгэрүүлэх болсон энэ завшаана миний сэтгэл баясхыг хэлэх үү. Буруу үзэл давтан мөнхгийн харанхуйд унаагүй болж гэм, буй юмны сайн мууг ялгаж харахаа болоогүй болж гэм, бушуу наашаа анзаарч энэ номлолыг сонсох тун буйны замаар орон андийн хэргийг бүтээгдэн. Энэхүү гарын авлага нь ялгуулсан буддагийн эрхэм зарилгийн бүх тав жагуулга, шинтгэгч нагар жуна Асанга нарын үүсгэсэн уламжлал, бүхнийг танин мэдэх төвшөнд хүрэх оюунлаг ёс жаяг, гэгээрх гурван төвшөнд суралцах дарааллын бүрэн хөтөлбөрийг багтаасан юм. Мөн хувь ерөөлтөө хэн бүхнийг төгс гэгэрлийн замаар шат дараатай хөтлөн гэгэрэлд хүргэх бүх заавар журмыг энд тайлбарлан таниулах юм. Цуут налин дарын мэрэгд сургахдаа багшийн өгүүлбэрийн ариун, шавийн сэтгэл нь ариун, номлол нь ариун байх ёстой. Энэхүү гурван ариуныг хослуулан номлох нь зүйтэй хэмээсэн билээ. Хожим Бикрамалашила хийдэд буддын шашин дэлгэрхэд тентхийн мэрэгд номлол төрөвөгч нь агуу, номлол нь агуу байх, түүнийг номлож суралцах зарчим нь ариун байхыг үндсэн нөхцөл гэж үзжээ. Энэ хоёр гайхамшигт аргачлалаас Бикрамалашилийн аргачлалыг энэ гарын авлагад баримтлах болно. Нэгдүгээр бүлэг Адиша. Энэ номлолын язгуур нь ариун болохыг таниулахын тулд зохиогч нь агуу гэдгийг нэгдүгээрт үзүүлнэ. Энэхүү гарын авлагыг худагт майдрын элт ухаарахын чимэг номын ерөнхий арга барилд үндэслэн бүтээсэн юм. Ялангуяа гэгэрлийн замыг гэрэлтүүлэгч номыг тулгуур болгосон билээ. Тиймээс гэгэрлийн замыг гэрэлтүүлэгч номын зохиогчийг уг гарын авлагыг зохиосон гэж үзсэн ч болох юм. Тэр хүн бол олны нэрлэж заншснаар Адиша буюу их багш Дипанкара Шри Жана билээ. Адишагийн сурвалжит язгуур. Их орчуулагч Нагцообэр 80 бадагт магтаалда Адишагийн сурвалжит угсаа язгуурыг нь ийм өгүүлжээ. Үдсгэлэнт дорны Зохор хотод үлэмж гоёмсог Викранампур хотод үзээд ханашгүй харшвэдгийг үе олон
алтан далбаад хэмээн. Ирэх дарах Эрдэнсийн сангаараа энэ дэлхийд цуун түгсэн эрхэмсэг Нангиадын хаанч гэсэн энэ ордны тансаг татаархам. Ордны эзэн гүрнийн хаан олондоо хүндтэй Гивабал байлаа. Оройд заяасан балмаа одсаржин бүсгүй онцгой түүний хатнан байлаа. Бас тэгээд хааны гэр бүл Бадмаа Нимбу, Дави Нимбу, Балжин Нимбу бие биенийхээ зулайг гიშгсэн бэлэгт 3 хүүтэй байлаа. Хунтайж Бадмаа Нимбу бэр хувь сайд 5 хатан 9 хүүтэй. Худаг эрдэмт Соднон бол гэгддэг хувьд Дана Ширич түүний агиа. Гэрээс гарсан тойн Гиген Самварт Беру Зандра бол одтой хаан Гивабалын отхон хүү Балжин Нимбун билээ. Харин хаантны дунд хөвгүүн хамгаас хувьд Дави Нимбун хам гамтныг өдгөө гэгэрүүлэгч хайрын дээд багш минь билээ хэмээн өгүүлсэн байдаг. Б. Адиша эрхэм чанар эзэмшсэн түүх. Энэ нь 2 хэсэгтэй. 1-дүгээрт гэгээ мэдлэг олох онол эзэмшсэн түүх, 2-дугаарт онолын мэдлэгээ хэрэгжүүлж эрхэм чанар эзэмшсэн түүх. Гэгээ мэдлэг олох онол эзэмшсэн түүх. Энэ тухай Нагцуу 80 бадагт магтаалда ийн өгүүлдэг. Бэлгийн номыг буддаагаас өөрөөс нь биеэр нь сонсох хувьтны хөлгөнд бишрэн суралцсан таны хатуужлыг биеэр хинч үлгэрлэж чадахгүй хэмээн өгүүлжээ. Адиша 21 хүртлээр буддын болон буддын бус ерөнхий эрдэмт боловсржээ. Найруулга зүй, учир шалтгаан, урлах ухаан, ангаах ухаан дөрвийг судлан төгс эзэмшсэн байдаг. Тэр дундаа 15 наснда Дахар Макиртигийн учир шалтгааны дусал номыг ганц удаа сонсоод алдарцуутай буддын бус нэгэн гүн ухаантантай мэтгэлцэн дийлжээ. Ингэж Адишагийн нэр олонний танил болсон хэмээн Долоомба дурсжээ. Ингээд хожим хар уулын хийдийн гарамгай ёгч Бахтам Хеважра бурхныг төсөөлөлдөө ургуулсан очирт дагнас бошиг үзүүлсэн Рахула Гупта багшаас тантрын бүрэн төгс ирэх буюу авшиг хүртжээ. Ингээд Ишсамфдорж хэмээх сахилын нэртэй болсон байна. 29 нас хүртлээр оюун ухааны шидийг эзэмшсэн олон багшийн дэргэд очирт хөлгөнд суралцж тантрын бүх их бүтээл болон гарын авлахад нэвтэрсэн ажээ. Нэгэнтээ тэрээр би л ганцаараа нууц тарныг нэвтрэхийг мэддэг боллоо хэмээн бодож гин. Гэтэл дагнас урд өмнө сонсож судлаагүй тантрын олон битийг зүүдэнд нь үзүүлэн омгийг нь дарсан гэдэг. Улмаар багш болон ядан бурхад сэрүүнд нь ч зүүдэнд нь ч хувраг болвол шашин амьтанд маш их тустай хэмээн байн сануулах болсон гэдэг. Ингээд гэгэрлийн бэлтгэл төвшний 2 дугаар шатанд хүрсэн нэгэнтээ багш шав барилдан хувраг болжээ. Багш нь Махасангхикийн аймгийн ёс зүйг чандлан баримтлагч Шилараг Шита юм. Энэ тухай Нагцуу 80 бадагт магтаалда танд сахил хүртээсэн багш бол гэгэрлийн 2 дугаар төвшөнд хүрсэн алдар цуутай нэгэн гэжээ. Ийхүү Адиша Бал Марме Зод иш гэдэг сахилын нэрийг хүртсэн ажээ. Тэрээр 31 хүртлээр буддын гүн ухааны дээд доод бүх урсгал чиглэлийг судалжээ. Тэр дундаа Отантапури хэмээх газар их дэлгэрэнгүй тайлбарыг Дахар Марагшита багшаар 12 жил заалгасан юм. Тэгснээр буддын ёс зүйн үндсэн 4 чиглэлийн их зохиолуудыг гарамгай мэддэг болов. Мөн чиглэл бүрийн хориглосон хориглоогүй наад захын зүйлэгч эндүрхээргүй ойлгожээ. Адиша өөрийн болон бус чиглэлийн гүн ухааны далайг гаталж их бүтээлүүдийн бүх утга агуулгыг алдаа мадаггүй оюундаа шингээсэн билээ. 2. Онолын мэдлэгээ хэрэгжүүлж эрхэм чанар эзэмшсэн түүх. Ер нь буддагийн аман айлдвар бүхэлдээ 3 айс ав болж хуваагддаг. Тиймээс хэрэгжүүлэх сургаал нь эрхэм 3 зааварт багтах учиртай. Ёс зүйн заавар нь бясалгал, бэлэг оюуны заавар зэрэг бусад бүх эрхэм чанарынхаа суурин хэмээн эрхэм зэрлэг болоод түүний утга санааны тайлбаруудад олонтоо дурдсан байдаг. Иймээс нэн тэрүүнд ёс зүйн зааврыг дагаж мөрдөн эзэмших учиртай. Адиша ёс зүйн зааврыг дагаж мөрдсөн түүх. Энэ нь 3 хэсэгтэй. Амжилан гэгэрэх сахил сагсан нь
Бодисодвагийн сахил сахисан нь. Очирт хөлөгний тангараг сахисан нь. 1. Амжилан гэгэрэх сахил сахисан нь. Энэ тухай Нагцуу Наян Бадагт магтаалд өгүүлэхдээ та Шарвагагийн хөлгөнд суралцахдаа савгандаа эмзэглэх сарлаг шиг ёс зүйг сахисан. Ариун самварт жавхаалаг журамт гэлэн ёс зүйг чандлан баримтлагч танд сүгдээ гэсэн байдаг. Зэрлэг сарлаг савгных нь ганц нэгэн хялгас модонд тороход түүнийгээ тасалж чадахгүй эмзэглэсэндээ хөдлөхгүй байснаар гөрөөчийн гарт амиа алддаг. Үүнтэй адил Адишя гэлэн сахилын өчүүхэн зүйл бүрийгч ширхэгчлэн сахидаг байжээ. Тиймээс сахилын үндсэн шаардлагыг хэрхэн биелүүлсэн нь ойлгомжтой. Ийхүү тэрээр ёс зүйн зааврын нарийн ширийн зүйлсийг амьшигээс сахин хамгаалж ёс зүйг чандлан баримтлагч болсон байна. 2. Бодисодвагийн сахил сахисан нь. Энэ тухай Нагцуу Наян Бадагт магтаалд ийм дурджээ. Төгс чанарын хөлгөнд ороод та үлэмж сэтгэлд нь асар ариусан гэгэрэх тэмүүлэлдээ бусдыгаа орхиогүй оюун төгөлдөр инэрэнгүй сэтгэлд тань мөргөе. Хайр ба инэрх сэтгэлд үндэслэн гэгэрэх тэмүүлэл хөгжүүлдэг олон гарын авлагад суралцсан болохыг энд өгүүлсэн байна. Ялангуяа багш Сэрлинбаг шүтэн Майдар Мандшур хоёроос Асанга Шантидева нарт уламжлагдан ирсэн гэгээн гарын авлагуудыг үн удаан судалсан ажээ. Наян Бадагт магтаалд өгүүлэхдээ өөрийнхөө зорилгыг зөнд нь хаяад өрөөлийн хэргийг бүтээдэг миний багш гэсэн байдаг. Энд өгүүлснээр Адишя өөрөөсөө илүү бусдыг хайрлах гэгэрэх тэмүүлэл сэтгэлдээ төрүүлсэн байна. Тэрхүү гэгэрэх чин хүсэл нь түүнийг гэгэрэх тэмүүллийн үлсэд урин дуудаж Бодисодвын агуу их үйл хэрэгт суралцах сахил хүртжээ. Ингээд тэрээр Бодисодв нарт зориулан тогтоосон хууль цаазаас огтхонч gaжилгүй заавар журмаа чандлан сахисан билээ. 3. Очирт хөлөгний тангараг сахисан нь. Энэ тухай Нагцуу Наян Бадагт магтаалда эрхэм та очирт хөлгөнд ороод өөрийгөө бурханд төсөөлөх ба очирт оюунт йогийг бүрэн эзэмшигч Авадхутипа нууцын ахуй ёсыг баримтлагч түүнд мөрөгмүү хэмээн айлджээ. Нагцуу энэ Бадагта Адишя эхлэлийн шат буюу өөрийгөө бурхны төлөвт ургуулах бясалгал ба төгсгөлийн шат буюу очирт оюуныг эзэмшсэн учраас эрх дарахтай йог хэмээн ерөнхийд нь харуулжээ. Ялангуяа тэрээр Тантрын хууль цаазыг зөрчилгүй тангараа ёсчлон сахисан бөгөөд Наян Бадагт магтаалд тэрээр санамж сэрэмжээ хадгалан сэтгэлдээ ёс бусыг агуулаагүй бөгөөд сэрэмж мэрэлттэй байж хоосон дөр үзүүлээгүй тул үндсэн алдааны гин буруу гаргаагүй билээ хэмээн өгүүлжээ. Ийхүү Адишя 3 сахилын ёс зүйн заавар журмаар андгай тавихта хоосон дөр үзүүлэлгүй тавьсан андгайгаан баримталж тогтоосон хориг цаазыг нь зөрчилгүй сахисан байна. Хаяа өчүүхэн төдий алдаа гаргавал тэр даруйд нь тухайн залруулах зан үйлээр сайтар ариусгадаг байжээ. Иймэрхүү түүх намтар эрхэм зарилгийг ухаарсан мэрэгдийг баясгадаг билээ. Тиймээс суут гигантнүүдээс үлгэр дуурайл аваарай. Б. Адишя төвлөрлийн зааврыг дагаж мөрдсөн түүх. 1. Ердийн төвлөрөх бясалгалд суралцсан нь. Тайван төлөвийг эзэмшсэний ачаар сэтгэлээ бүрэн захирч сурчээ. 2. Юр бусын төвлөрөх бясалгалд суралцсан нь. Адишя Тантрын ёсны хатамж суух үйлийг 6 болон 3 жилээр хэрэгжүүлэн гүйцэлдүүлж эхлэлийн шатанд маш баттай хүрчээ. Энэ үедээ Одитянагийн дагинсын уянгат дууг сонссноор барахгүй түүнийг ой тоондоо тогтоож авсан гэдэг. В. Адишя бэлэг оюуны зааврыг дагаж мөрдсөн түүх. 1. Ердийн бэлэг оюунд суралцсан нь. Тайван төлөв ба үлэмж үзэл хоссон үлэмж үзлийн бясалгалын төвлөрөл эзэмшсэн байна. 2. Бэлэг бэлгүүнд суралцсан нь. Тэрээр төгсгөлийн шатны онцгой төвлөрөх бясалгал эзэмшсэн бөгөөд энэ тухай нь Наян Бадагт магтаалд өгүүлэхдээ нууц тарны их бүтээлд зааснаар бол та бэлтгэл төвшөнд хүрсэн нь тодорхой хэмээсэн билээ. В. Эрхэм чанар эзэмшээд шашинд хувь нэмэр оруулсан нь. 1. Энэтхэгт бүтээсэн үйл. Адишя бэр Бодигая дахь гэгэрлийн сүмд буддын бус
гүн ухааны сургаалыг 3 удаа Буддын үзэл баримтлалаар няцааж Буддагийн номлолыг хамгаалжээ. Мөн тэрээр Буддын гүн ухааны дээд доод чиглэлүүдийн зарим нэг ойлгомжгүй, буруу ойлгогдсон эргэлзээтэй зүйлсийг тодорхой болгож Буддын шашныг дэвжээсэн юм. Тиймээс Буддын бүх урсгал чиглэлүүд түүнийг өргөмжлөн хүндэлдэг. Энэ тухай Ноёнбадагт магтаалд эрхэм гэгэрлийн ариун сүмд эндүүтэй номлолын худлыг залруулж Тэнгэрээс арслан хүрхрэх мэтээр тэрсүүдийн баримтлалыг няцаасан билээ. Утантапури хийдэд шавлан суугч 350 хувраг, ондоо бас Викрамшила сүмээс оролцож ясан 100 орчим хувраг бүгд нийлээд 4 аймаг савд бүхий л итгэлээрээ хуваагдж байсан ч бүгдээс дээшилж гэгэрсэн таам нь бүүрлэхэж хэнийгч адлаагүй билээ. Магадхаа нутгийн хаа сайгүй манай багшийг шүтдэг байсан. Дагаж бишрэгч 4 сахилтан дандаа таныг биширдэг байсан. Ахуй орчлонг гэгэрлэр гийгүүлж өөд татан амьд бүхний шүтэн болсон таны номлолыг 18 номын аймгийн хуврагууд ирээд алдалгүй сонсож гүнээ бишрэн дагаж байсан хэмээн магтаалд дуулжээ. 2. Төвдөд бүтээсэн үйл. Эзэн ноёны өвөг дээдэс үе дамжин Жазун Сингэ нагцоо цүлтэм жалба химэх 2 хэлмэрчийг ар араас нь энтгэг рүү явуулж Адишаг ихэд хичээнгүйлэн ахин дахин урьсан юм. Ингээд тэрээр Жанчувод хааны үед дээд арид иржээ. Тэгэхэд түүнээс Буддын шашныг цэгцэлж өгөхийг хүссэн аж. Тийхүү Адиша судар тантрын бүх утга агуулгыг хураангуйлан дагаж мөрдөх дараалалттай нэгтгэн гэгэрлийн замыг гэрэлтүүлэгч гарын авлага туурах болон бусад үйлсээр Буддын шашныг хөгжүүлжээ. Тэрээр Арид 3 жил, Нитанд 9 жил, төвд зан зэрэг бусад газарт 5 жил болсон юм. Ингэхдээ хувь ерөөлтөө бүхэнд судар тантрын их зохиол заавар журам бүрийг ойлгуулан синхруулсан. Шашны мартагдсан зарим уламжлалыг дахин амьлуулж амь төдий босныг нь сэргээсэн юм. Бас буруу ойлгож бодсныг нь засаж залруулан эрдэн мэт үнэт шашныг гажуудлаас гаргасан билээ. Ер нь цасны оронд Буддын шашин анх Шантракшита, Падмасамбха нарын уламжлалаар бий болсон юм. Харин хоосон чанарын утга агуулгыг ойлгоогүй улмаас арга барилыг хит дорд үзэн бүх төсөөллийг үгүйсгэгч буддизмын хятад тэргүүнүүд шашныг завхруулжээ. Үүнийг их багш Камалашила гайхалтай няцааж Буддагийн үзэл санааг хамгаалсан нь хожим хойчтой их тустай үйл болсон юм. Хожуу дэлгэрэлтийн үед тантрын аймгийн утгыг буруу ойлгосон зарим нэгэн өөрийгөө бандида йогч хэмээн нэрлэх болжээ. Тэд Буддын шашны үндэс болсон ариун ёс зүйд ихээхэн балаг тарьсан юм. Гэхдээ Адиша энэ бүхнийг таслан зогсоож буруу ойлголтуудыг засч залруулсан билээ. Ингэснээр Буддын шашныг зөв дэлгэрүүлж цастын орны хүн бүхэнд өөрийн биеэр ач тусаа хүртээсэн юм. Буддагийн үзэл санааг тайлбарласан бүтээл туурвахад 3 нөхцөл төвс бүрдсэн байх ёстой. 1. Ядан бурхадтай учирч зөвшөөрөл авсан байх. 2. Тэдгээрийг хэрэгжүүлэх заавар журам нь ялгуулсан Буддагаас тасралгүй уламжлагдан ирсэн байх. 3. 5 зүйлийн ухааныг эзэмшсэн байх зэрэг юм. Энэ 3 нөхцөлийн нэг нь байхад гарын авлага зохиож болдог юм. Харин 3 бүрдвэл төгс төгөлдөр болох нь гарцаагүй бөгөөд Адишагийн хувьд бүгд цогц бүрджээ. 1. Ядан бурхад ивэлийг хайрлсан тухай Ноёнбадагт магтаалд ийн өгүүлжээ. Бахтам Хиважра, Дамцикоди жалба, баатарлаг Арьявал, дарих тэргүүтэнтэй нүүр учран зөвшөөрөл авч зүүдэндээч, сэрүүндээч гүн үзэл ба агуу үйл хэргийн гэгэн номлол үргэлж хүртсэн. 2. Багшийн уламжлалын тухайд бол нийтлэг ба их хүлэгний 2 уламжлал авчээ. Их хүлэгний тухайд гэвэл төгс чанарын болоод нууц тарны хүлэгний уламжлал өвлсөн юм. Төгс чанарын хүлэгний уламжлал нь үзэл санааны болон үйл хэргийн 2 зүйл уламжлалтай. Түүнээс үйл хэргийн уламжлал нь майдар, мандшир 2-оос өвлөгдсөн бөгөөд нийтдээ төгс чанарын хүлэгний 3 уламжлалтай. Түүнчлэн Адишагийн нууц тарны уламжлал нь 5 аргачлалаас бүрддэг юм.
Мөн үзэл баримтлалын зарчим, адислал, заавар журмын хэд хэдэн уламжлалтай. Энэ бүхнийг Адиша олон уламжлалаас өвлөн авчээ. Эдгээр уламжлал, аргачлал зэргийг өвлүүлсэн багш нарын тухай Ноён-Бадагт магтаалд үргэлж шүтсэн багш нь гэвэл оюун ухааны шидийг эзэмшсэн Шантидева Сэрлэмба болон Бахадра-бодхи Заншри тэргүүтэн тэр дундаа Нагаржунагаас уламжлагдсан нэгээс нөгөөд тасралтгүй өвлөгдсөн гүн үзэл ба агуу үйл хэргийн гарын авлагыг Адиша багш та минь өвлөн авсан билээ хэмээн дурдсан байдгийм. Оюун ухааны шидийг эзэмшсэн 12 багш нь нэгэнт тодорхой бөгөөд түүнээс ч олон багштай байсан гэдэг. 3. Түүнийг 5 зүйл эрдэм мэдлэгийг төгс эзэмшсэн тухай өгүүлсэн билээ. Тиймээс энэ их багш Буддагийн үзэл санааг сайтар тайлбарлан таниулж чадсан юм. Их багш санаанд багтамгүй олон шавтай бөгөөд тэд нар нь энэтхэг Кашмир, Адиана, Балб болон төвдөд байдаг юм. Тэдний шилдэг нь Адишата эрдэм мэдлэгээр энэ тэнцүү, энэтхэгийн их бандида Бодова, Дарма Агари Мади, Умсенга нар юм. Зарим нэг нь шинэн санвааг нэмээд тавч гэж тоолдог. Төвдийн Аригаас орчуулагч Ринчин самбу, Нагцу, мөн эзэн ноён Жанчивод нар, зам нутгийн Гаргева, Гойхугва, Лазай нар, Ло бараг нутгийн Чагва Тичэг, Геважин нар бас хам нутгийн Налжурва, Чимбу, Гомбова Ширвд орж Чагдар Домба нарыг дурдж болно. Мөн төвдийн хүдэн зундвэ жүндүн Оглэгви Ширв, Бромдомба, Жалби Жуна нар бий. Эдний дундаас гэтлэгэгч дарих бушиг үзүүлсэн их багшийн гэгэрүүлэх үйлсийг дэлгэрүүлэх уламжлалыг өвлөж авсан Бромдомба, Жалби Жуна хамгийн шилдэг нь юм. Зохиогчийн суу бэлгийг товчхон дурдвал ийм бөгөөд Адишагийн намтраас илүү дэлгэрэнгүй олж үзээрэй. Хоёрдугаар бүлэг. Номлолын суу бэлэг. Энэ гарын авлагад бишрэл төрүүлэхийн тулд номлолын суу бэлгийг үзүүлэх. А. Номлол бүхэнтэй зөрчилдөлгүй ухааруулах суу бэлэг. Б. Эрхэм зарилгыг бүхэлд нь гарын авлага болгох суу бэлэг. В. Буддагийн үзэл санааг түүхгүй ойлгуулах суу бэлэг. Г. Үлэмж гэмт үйлээс аяндаа холдуулах суу бэлэг. Энэ гарын авлагад бишрэл төрүүлэхийн тулд номлолын суу бэлгийг үзүүлэх. Идүгээ тойрон буй номлолд гэгэрлийн замыг гэрэлтүүлэгчийг үндсэн гарын авлага болгон ашигласан. Адиша богдын зохиосон олон их бүтээл байдаг ч түүний гэгэрлийн замыг гэрэлтүүлэгч бол үндсэн суурь болохоор төгс төгөлдөр бүтээл юм. Түүнд судар тантраа хоёрын гол агуулга хураангүй байдлаар багтсан учраас агуулга нь их өргөн дэлгэр билээ. Мөн сэтгэлээ номготгох шат дарааллыг голлон гаргасны дээр амьдралд хэрэгжүүлэхэд нэн дөхөмтэй. Түүнээс гадна ном ёсонд мэрэгшсэн хоёр их шинтгэгчийн гарын авлагаар чимсэн болохоор бусад ном ёсноос үлэмж илүү билээ. А. Номлол бүхэнтэй зөрчилдөлгүй ухааруулах суу бэлэг. Авалокитврата оюун ухааны зулын их тайлбар номдоо номлол хэмээх ойлголтыг ингэж тодорхойлсон байдаг. Номлол гэдэг бол урвшгүй амгалангийн аршин хүртэхийг хүсэгч тэнгэр болон хүний бүрэн ухаарах, цээрлэх, шууд хэрэгжүүлэх, өөрөмшүүлэх учиртай сургаалыг алдаагүй илэрхийлсэн Буддагийн эрхэм зарлиг юм. Өөрөөр хэлбэл Буддагийн гайхамшигт аман айлдварыг тэр чигт нь номлол гэж ойлгож болно. Номлол бүхэнтэй зөрчилдөлгүй ухааруулна гэдгийг энд өгүүлэх бүх заавар журам нь нэгэн бодголыг төгс гэгэрүүлэх зам мөр болдог гэж ойлгоорой. Түүнчлэн номлолын аль нь гол, аль нь туслах чанартай болохыг ч эндээс мэдэж авна. Бодисаттва нарын эцсийн зорилго нь энэ ертөнцийн амьтанд туслахад оршдог. Бодисаттва нар 3 төвшөнд хуваагдах шавнарыг чиглүүлэн залгахын тулд тэдгээрийн номлолын заавар журмыг өөрөө даган мөрдөх ёстой. Энэ тухай Нагаржуна гэгэрэх тэмүүллийн тайлбар зохиолдоо
өөрөө гарцаагүй ухаарсан зүйлээ өрөөл бусдад ойлгуулах хүслээр огт алдаа эндэгдэл гаргахгүйгээр ухаантнууд шаг нартаа сургадаг гэсэн бол Дахар Маккирти учир шалтгааны учир зүйн тайлбар номдоо үүсэл гарлын учир шалтгаан далд нарийн тул үнэн учрыг тайлбарлан таниулах нь маш бэрх гэгчлэнгээр тайлбарсан байдгийг. Энд өөрөө бүрэн дүүрэн ойлгоогүй зүйлээ бусдад заан сургаж чадахгүй хэмээн өгүүлсэн байна. Хамгийн гол нь бодисодов нар гурван төвшний хүний суралцах зам мөрийг өөрөө мэддэг болсноор ертөнцийн үйл хэргийг бүтээх учиртай. Майдрын элд ухаарахын чимэгт бусдад туслагчид бүх зам мөрийг бүхэлд нь ухаарсны үндсэн дээр ертөнцийн үйл хэрэгт үйлчилдэг гэсэн байдаг юм. Мөн гэгэрэгсдийн их хэмээх сударт ийм өгүүлжээ. Бодисодов нар шарваг, прадига, төгс гэгэрэгсдийн зам мөрийг өөрөмшүүлэх бөгөөд тэр бүх зам мөрийг мэддэг байх ёстой. Тэр тусмаа эдгээр мөрийг төгс төгөлдөр болгохын тулд бүх зам мөрийн ажил үйлийг гүйцэлдүүлнэ. Тиймээс их хөлгөнтөн учраас баг хөлөгний аймаг савд хамаарах заавар журамд суралцахгүй гэдэг нь номлолыг зөрчиж байгаа шинж юм. Их хөлөгний зам мөр нь нийтлэг ба онцгой хоёр төрөл байдаг. Гэтэл нийтлэг зам мөр нь баг хөлөгний аймаг саваас гарсан болохоор орхиж хаанаас байх вэ? Энэ тохиолдолд зөвхөн өөрийн амгалан жаргалан зориг болгох мэтийн баг хөлөгний зарим нэг онцлогоос бусдыг нь их хөлгөнтөн хэрэгжүүлэх ёстой. Бодисодвагийн дэлгэрэнгүй аймаг сав нь номлолоос илүүтэй гурван хөлөгний учир шалтгааныг тайлбарлаад байдгийн учир нь энэ. Түүнээс гадна үнэхээр бүрэн төгс гэгэрнэ гэдэг ганц нэг гим нүглээс салж зарим нэг эрхэм чанар эзэмших төдийхөн биш. Харин хамаг гим нүглээс ангиж ирж бүх эрхэм чанарыг төгс цогцлуулна гэсэн үг юм. Төгс гэгэрэлд хүргэх их хөлөгний сургаал нь гим нүглээс гүйцэд салгаж бүх эрхэм чанарыг төлөвшүүлдэг. Бусад бүх хөлөгний гмийг цээрлэх, сайныг өөрөмшүүлэх, эрдэм мэдлэгт хамаарах юм бүхэн их хөлөгний зам мөрд багтдаг. Тийм учраас эрхэм зарилгын нэг ихэнх хэсэг нь төгс гэгэрлийн төвшөнд хүргэх их хөлөгний зам мөрд багтдаг юм. Ямарваа нэг нүглээс салгадаггүй, альва эрхэм чанар хөгжүүлдэггүй, будтагийн аман айлбар гэж үгүй болохоор тэр бүхнийг их хөлгөнтөн эзэмшихгүй байна гэж хаанаас байх вүлээ? Эргэлзээ. Төгс чанарын дээд хөлгөнд суралцахад баг хөлөгний аймаг саваас айлдсан зам мөр хэрэгтэй юм байна. Гэтэл очирт хөлгөнд ороход зам мөр нь зогцохгүй учраас төгс чанарын хөлгөн нийтлэг суурь болж чадахгүй. Тайлал. Ингэж хандах нь туйлын зохисгүй. Төгс чанарын сургаалын гол утга учир нь гэгэрэх тэмүүлэл, хөгжүүлэх санаа болон өгөөмөр чанар тэргүүтээ 6 төгс чанарыг өөртөө шингээсэн байдаг юм. Харин альж тохиолдолд энэ хоёрт тулгуурлах учиртай хэмээн Бахтам учрын оргилд утсан улаан амиа арга цаахын төлөө гэгэрэх тэмүүллэн гээж огт болохгүй гэд мөн 6 төгс чанарын үйл хэргийг зууртахынч болов орхиж болохгүй гэж тэнд дурджээ. Энэ мэтийг тантрын олон их бүтээлд дурдсан байдаг үлээ. Ижилгүүдэд тантрын хот мандлын олон бясалгад ороход ч гэсэн нийтлэг ба онцгой хоёр сахилыг хоёуланг авах хэрэгтэй гэж заасан байдаг юм. Эхнийх буюу нийтлэг нь бодисодвагийн сахил юм. Сахил сахихтаа 3 ёс зүй зэрэг бодисодвагийн заавар журмыг андгаа ёсоор хэрэгжүүлдэг. Гэгэрэх тэмүүлэл төрүүлсэн хойноо андгаа тавьсан заавар журмынхаа дагуу суралцахаас өөр зам мөр төгс чанарын хөлгөнд байхгүй. Амитаба бурханд тангараг тавихад өгүүлдэг шиг нууц тарины сахил хүртэхдээ ч андгаа өгөх хэрэгтэй. Дорч ханд, самбуди, Бахтам учрын оргил зэрэг тантрын ёсонд энэ тухай ингэж өгүүлсэн байдаг. Баримтал бол зохих бүх гэгийн номлол нь гадаад нууц болон 3 хөлгөн билээ. Эдгээр хөлгнүүдийн хоригдсан, хориглоогүй харилцан адилгүй зарим нэг зүйлийг олж мэдчихэд халуун хүйтэнтэй адилхан бүхэлдээ эсрэг тесрэг мэт үздэг. Энэ тун бүдүүн тойм ойлголт болох нь тодорхой. Зарим нэг онцгойлон заасан зөвшөөрөх, хориглох талыг нь эс тооцвол эрхэм зэрлэгтэй бүрэн дүүрэн нийцнэ. Иймээс 3 хөлгөн буюу 5 зам мөрөөр дээш ахих тусам доод шатныхаа эрхэм чанарын язгуурыг гүйцэд эзэмших хэрэгтэй. Төгс чанарын зам мөрийн тухай гэгэрэгсдийн их сударт өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэгэрэгсэд төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй гэдгийг заасан байдаг юм. Төгс чанар бол
Гэгэрсэн төлөвт хүрэх зам мөрийн амин сүнс болохоор орхиж яавч болохгүй. Энэ тухай очирт хөлгөнд олонтоо анхааруулдаг учраас төгс чанар нь судар, тантраа хоёулангийнх нь нийтлэг зам мөр юм. Үүн дээр нууц тарны онцгой зам мөр буюу авшиг, тангараг, сахил, хоёр шатны йог, зохих дүрм гормыг нэмчихвэл гэгэрсэн төлөвт түргэн хүрнэ. Харин төгс чанарын нийтлэг зам мөрийг орхивол ихээхэн алдаа болно. Үүнийг мэдэхгүй бол номлолын зарим хэсгийг ойлгосон мэт санагдан бусдыг нь гээн. Ялангуяа дээд хөлгөнд ийм маягаар сүсгэлсэн болчихвол яванда баг хөлгөний аймаг сав болон төгс чанарын хөлгөнийг ч хэрэгсэхгүй. Түүнчлэн нууц тарны доод гурван тантрыг хэрэгсэлгүй орхитох нь үүнтэй их холбоотой. Ингээд номлол хэрэгсээгүй үеийн үрээр томоохон хилэнц хураах ба гүйцэд боловсрох үр дагавар нь маш хүнд байх болно. Үүний их сурвалжийг хожим тайлбарлана. Тиймээс мэрэгд багш нарыг туршиглан эрхэн зарлиг бүхэлдээ нэгэн бодголыг төгс гэгэрүүлэх нөхцөл болдог арга замыг ухаж ойлго. Нэгэнт сонгон авснаа хэрэгжүүлж ихэл. Хараахан бодит ажил хэрэг болгож чадахгүй зүйлээ хэрэгжүүлэх чадал хүрэхгүй гэдгээр шалтгаглан орхиж болохгүй. Харин хизээ нэг би эднийг бодит ажил хэрэг болгох бол хизээ нэгтээ хэрэгжүүлэх л болно хэмээн бодож бай. Тэгээд буян хуримтлуулж, хилэнцэн ариусгаж, түүнийг хүсэн залбирч нөхцөлийг нь бүрдүүл. Тэгвэл төдөлгүй оюун ухааны чадал улам бүр өсөн нэмэгдэж, номлолыг бүхэлд нь бодитоогоор хэрэгжүүлэх чадвартай болно. Эрхэм багш Домбарын Бүүчигийн "Миний багш энэ тэнцүү зам мөрөөр хөдөлгөөн мэднэ" гэдэг үгэнд ухаж ойлгох зүйл их бий. Тиймээс энэ бод мөрийн зэрэг нь судар тантрын үндсэн агуулгыг нэгэн бодголыг төгс гэгэрлийн төвшөнд хүргэх зам мөр болгож нэгтгэн хөтлөж учир хамаг номлолтой зөрчилдөхгүй ойлгуулах суу бэлэг төгөлдөр юм. Б. Эрхэм зарилгийг бүхэлд нь гарын авлага болгох суу бэлэг. Гагцхүү буддаал ямар ч алдаа эндэгдэлгүй авч гээх учиртай бүхнийг тайлбарлан таниулагч үлээ. Буддагийн эрхэм зарлиг бол нирваныг хүссэн хэн бүхнийг хитийн болоод ойрын сайн сайхан жаргалт хүргэх цорын ганц арга зам юм. Энэ тухай дээд уламжлалд өгүүлэхдээ ялгуусан буддаагаас илүү суу бэлэгтэн энэ ертөнцид байхгүй. Оршихуй мөн чанарыг буй чигт нь ойлгосон бүхнийг мэдгч өөр үгүй. Тиймээс буддагийн айлдсан альч аймаг савыг бүү хольж худаг. Буддагийн арга барилыг зөрчвөл гэгээн номлолыг доройтуулна хэмээн заасан юм. Тиймээс буддагийн эрхэм зарлиг буюу гайхамшигт судар тарнын аль аль нь дээд гарын авлага мөн. Гэтэл хожуу үеийн шав нар буддагийн эрхэм зарлигийг бүрэн мэдэхгүй, дээдсээс уламжлагдах гарын авлага өвлөн аваагүй хэрнээ зарлигийг зоргоороо тайлбарлаж үзэл санааг нь гуйвуулах болжээ. Иймд нагарж унаа Асанга 2 эрхэм зарлигийн тайлбар гарын авлагуудыг зохиоход хүрсэн юм. Зөв гарын авлага мөн аваас агуу их зохиолуудыг ойлгуулах ёстой. Гэтэл тухайн гарын авлагыг даган суралцсан хэдий ч буддагийн аман айлдвар ба үзэл санааны тайлбарын утгыг ойлгуулж чадахгүй, эсвэл түүнтэй зохилдохгүй зам зааж байвал орхих нь зүйтэй. Мөн зарим нэг нь бүх аман айлдвар бол дагаж мурдах гарын авлага биш, зөвхөн номлолын ерөнхий утга дагаж мурдах гарын авлагын утга санааг тайлбарласан тусдаа сургаал байдаг мэтээр ойлгох нь бий. Гэгээн номлолыг онлайн болон хэрэгжүүлэх хоёр тусдаа зүйл мэтээр үзэх явдал гардаг. Иймэрхүү бодол санаа нь ариун судар, тарин ба үзэл санааны алдаагүй тайлбарт итгэн сүсгэлэхэд саад болно. Ингэж гол утга санааг агуулдаггүй, өнгөц мэдлэг төдий зүйл гэж тоомжиргүй хандвал номлолыг зөрчсөн үүлийн үр эдгэнэ. Тиймээс нирваныг хүсэгчдийн дагаж мурдах гарын авлага бол аман айлдварууд юм. Гэвч бидний ухаан мөхөс тул их зохиолыг уншаад гол санааг нь ойлгохгүй учраас шууд гарын авлага болгон мөрдөх чадал хүрэхгүй. Харин гарын авлагыг баримтлан аман айлдварыг ухаарья гэдэг зарчим баримтлах хэрэгтэй. Их зохиолууд өнгөц мэдлэг төдий зүйл учраас чухал биш. Гарын авлага бол дотоод нарийн учрыг нь илэрхийлдэг тул илүү дээр гэж бүү бод. Их ёогч Жанчуурын чинь хэлэхдээ гарын авлага ухаарна гэдэг алгын чинээ ном ойлгосноор дуусахгүй. Харин эрхэм зарлиг дотроос түүнийг олж ойлгох гэж ухаарвал зохино хэмээн заажээ. Мөн Адишагийн шав Гомберын чинь зөвхөн Адишагийн гарын авлагаар бясалган нэг суудал дээр бие,
хэл, сэтгэл гурвын гмийг үнсэн товрог болгоод саял бүх их зохиол бол гарын авлага гэдгийг ойлгосон гэдэг. Таач мөн түүнтэй адил ойлгох хэрэгтэй. Мөн Донбо Римбучи удаан номлол судалсан хэрнээ хэрэгжүүлэх зарчим нь тусдаа гэж ойлгож байгаа бол эндүрэл гэжээ. Дээр өгүүлснээр удаан хугацаанд номлол судлаад ч түүнийг дагаж мөрдөх журмыг ойлголгүй номлолоо хэрэгжүүлмээр байна гэж өөр юм хайж яваа нэгэн бол өмнө дурдсныг ойлгоогүй уршиг юм. Басо Бантху Абхид Харма Коша бүтээлдээ буддын шашныг ингэж тайлбарлсан байдаг. Буддын ариун номлол бол чанарын хувьд онлын ба хэрэгжүүлэх хоёр зүйл байдаг. Иймээс онлын ба хэрэгжүүлэх хоёр сургаалаас өөр зүйл байхгүй. Онлын сургаал нь номлолыг эзэмшиж хэрэгжүүлэх зарчмыг илэрхийлдэг бол хэрэгжүүлэх сургаал нь илэрхийлэгдсэн зарчмыг тэр чигт нь эзэмшүүлдэг. Энэ хоёр сургаал нь шалтгаан түүнээс үүдэх үр дагаврын зарчмаар хэрэгждэг. Жишээ авъя. Морь уралдуулахын тулд эхлээд уралдах газраа товлож тэндээ л уралдуулдаг. Харин нэг газар товлцоход өөр газар уралдаан зохиовол хачин юм болно үсттэй. Үүнтэй адил сурч судалснаа өөр зүйл хэрэгжүүлж болох уу? Энэ тухай Камала Шила бяцлаглалын эцсийн шат бүтээлийн сүүлийн хэсэгтээ сурч судлах бэлэг оюунаар бий болгосон ойлголтоо бяцлаглалын бэлэг оюунаар өөрөмшүүлдэг. Өөр арга байхгүй. Товлсон газраа морь уралдуулахтай л адил хэмээснийг дурдъя. Харин энэхүү гарын авлага нь багш шавын барилдлагаас эхлээд тайван төлөв ба үлэмж үзлийг хүртэлх зам мөр, эрхэм зарлиг ба түүний үзэл санааны тайлбар сэлт мөн бүх шат дараалын утга учирыг хураангуулан багтаасан. Түүний зэрэгцээ тэр бүхнийг тогтоон бяцлагаж өөрөмшүүлэх, ажиглан бяцлагаж өөрөмшүүлэн задлан шинжилж сурах дарааллыгч бас нэгтгэсэн юм. Тиймээс эрхэм зарлигийн бүх заавар журмыг өөртөө агуулж байгаа билээ. Гэхдээ дарааллыг гүйцэд баримтлалгүй задлан шинжлэх зарим нэг хэсгийг нь тойм төдий үзвэл агуу их зохиолууд гарын авлага болохгүй. Өнгөцгөн мэдлэгтэй л үлдэнэ. Агуу их зохиолуудын утгыг ихэвчлэн задлан шинжилж байж өөрөмшүүлдэг. Гэтэл энэ аргыг хэрэгсэлгүй орхивол их зохиолуудыг шилдэг гарын авлага хэмээн үзэх итгэл үнэмшил хаанаас төрөх вүлээ? Хэрв их зохиолууд шилдэг гарын авлага биш юм бол тэр бүхнийг өгүүлсэн буддаа хэн болох вэ? Судрын ёсны гүнзгий өргөн цар хүрээтэй үзэл санааны тайлбар зэргийг гарын авлага болгон мөрдөх ойлголттой болох хэрэгтэй. Тэгвэл тантрын ёсны гүн үзэл санааг тайлбарласан зохиол ёс жаяыг хялбархан дагаж мөрдөж чадна. Улмаар түүнийг шилдэг гарын авлага хэмээн үзэх итгэл үнэмшил төрдөг. Мөн их зохиолуудыг жинхэнэ гарын авлага биш гэж хоёрдугаарт тавьдаг буруу бодол үгүй болно. В. Буддагийн үзэл санааг төвөггүй ойлгуулах суу бэлэг. Эрхэм зарлиг түүний үзэл санааг тайлбарласан хөлгөн судрууд нь шилдэг гарын авлага мөн. Гэвч төгс судлаагүй эхлэн суралцагчид заавар журмыг сайтар мөрдөхгүй бол үзэл санааны утга учирыг ойлгохгүй. Ойлголооч маш их цаг хугацаа бэрхшээл туулах болно. Харин багшийн гарын авлагыг дагвал утга учирыг нь хялбархан ойлгодог. Чухамдаа энэ бодмөрийн зэрэг нь аман айлдвар болон бусад хөлгөн судрын далд утгыг амар хялбар ухаарахад туслана. Энэ талаар тухайн үед нь дэлгэрэнгүй өгүүлэх болно. Г. Үлэмж гэмтүүлээс аяндаа холдуулах суу бэлэг. Цагаан линхой болон үннийг өгүүлэгчийн бүлэгт буддагийн аман айлдвар нь шууд болон дам аль ч утгаараа бүхэлдээ зөвхөн гэгээр харга замыг заасан гэж өгүүлсэн байдаг. Харин үүнийг ойлгохгүй нэг хэсгийг нь гэгээр харга, нөгөө хэсгийг нь гэгээрэлд садаа болдог мэтээр бодох нь бий. Түүнчлэн сайн муу хэрэгтэй хэрэггүй их баг хөлгөн гэж ялгууртай ханддаг. Мөн бодисатв үүнийг сурах ёстой, түүнийг сурах ёсгүй гэх зэргээр орхидог. Ингэвэл номлолыг зөрчинө. Энэ тухай тийм хүлэгчийн хураангуулсан сударт өгүүлэхтэй. Манц шүрмэн номлолыг зөрчсөн үүлийн уршиг маш нарийн болоо. Буддагийн номлосон зарилгын нэг хэсгийг нь сайн, нөгөө хэсгийг нь муу гэж ойлговол номлолыг зөрчиж буй хэрэг. Номлолыг зөрчсөн хинч хууль цаазаас гажна. Энэ нь буддааг үл тоомсорлож, хуврагыг доромжилсантай адил. Энэ нь зөв, тэр нь буруу гэвэл бас л номлолыг зөрчинэ. Бодисатв нарт зориулж хэлсэн, шарвгад зориулж хэлсэн гэвэл номлолоос гажсан хэрэг болно. Мөн Брадига нарт зориулж хэлсэн гэвэл номлолоос гажсан явдал мөн. Энэ бол бодисатв нарын сургаал биш гэвэл бас л номлолоос гажиж байгаа хэрэг.
Номлолыг зөрчих нь маш их уршигтай. Энэ талаар Бяцлаглалын хаан сударт өгүүлэхдээ сувраг бүхнийг нурааж хэмхчвээс суух унах там тодорхой. Судрын аймгийн сахилаас гажих нь сувраг нураагчаас түмэнтэй гимтэй. Ганган илс шиг архтыг хөнөөвл гарцаагүй унах там тодорхой. Эрдэмт судрын самварыг гажаах нь элс шиг архтыг хөнөөхөөс ч гимтэй гихчлэнгээр сэрэмжлүүлсэн билээ. Ер нь номлолыг янз бүрээр зөрчдөг. Гэвч дээр дурдсан хэлбэр түгээмэл учир сэрэмжлэх нь зүйтэй. Өмнө нь өгүүлсэн номлолыг зөрчих үйл түүний уршигын тухай ялахгүй ойлголттой болох төдийд алдаанаас зайлсхийж гим уршигаас аяндаа холдно. Буруу ойлголтоос ангижрахын тулд үннийг өгүүлэгчийн бүлэг болон цагаан линхуаг олонтаа унших тун. Номлол зөрчигдөх бусад хэлбэрийн талаар тийм хүлэгчийг хураангуулсан судраас мэдж аваарай. Гуравдугаар бүлэг. Номлол заах болон түүнд суралцах журам. Хоёр агуу чанар бүрдсэн номлолыг сонсох, номлох зарчим. Суралцах журам. Нэгдүгээрт номлол сонсохын ач холбогдлыг эргэцүүлэх, хоёрдугаарт номлол болон багшийг хүндэтгэх, гуравдугаарт суралцах журам. Номлол заах журам. Нэгдүгээрт номлол заахын ач тусыг эргэцүүлэх, хоёрдугаарт буддаа болон номлолыг хүндэтгэх, гуравдугаарт номлол заах санаа болон дүр байдал. Хинд заахгүй ялгаа. Төгсгөлд нь ерөнхийлөн өгүүлнэ. Номлол сонсохын ач холбогдлыг эргэцүүлэх. Сонсохын цамирлаг сударт өгүүлэхдээ дуулж мэдвэл ахуй ёсыг танина, дуулж мэдвэл алив нүглээс сална, дуулж мэдвэл ашиггүй үлийг төвчин, дуулж мэдвэл арилсан нирманд хүрнэ гэд. Өрхийг бүтээсэн харанхуй гэрт өмнө тавьсан өнгө тэрнийг харах нүд байлаач гэсэн хаанаас үзэж чадах вүлээ. Саруул ухаан, эрүүл бие, сайхан завшаанд олдсон байлаач сануулж дуулгасан сургаалгүй бол сайн мууг ялахгүй зовлонтой. Өрх татхад гэр гэрэлтэж өмнөх эрдэнэс нүдэнд тодрох шиг сонсож дууссаны эд эрдэм сохор ертөнцид хараа оруулна. Түнчлэн төрөл дамжсан цадигт дуулж мэдхэд сөсөг төрнө, дутууга нөхөх урам төрнө, пост хорвоогийн мунхгаас сална, тохоо биеч гэгээрлээс солино. Мэдэж дууссаны гэрэлт бамбарыг мэгтэн гохнууд ч булааж чадахгүй. Минэрт шүлэнгдэх хорвоогийн хилэнцгийг мэдүүлж чамайг аврахын л үнэн. Буян хишиг дундрахын цагтч буруулж урахгүй сайн ямаг, далдын өвчнийг дарах мөртлөө дарвинах гашуунгүй гайхамшигт ин. Суут гэгээдийн нүдэн дөртөж, сууга хувргуудаас ч тодорч харагдана. Ихэс дээдсийн таалал дөртөж, эгэнсэн сайжуудаас ч ялгарч танигдана гэд. Мөн дуулж мэдсэн хойноо хэргийг нь гаргавал дундуур төрлийн хэлхэнээс ангижирна гихчлэнгээр өгүүлсэн байдаг. Тиймээс суралцахын ач холбогдолд шин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Түүнчлэн Бодхисаттвагийн төвшөнд доор дурдсан 5 санаагаар сонсохын ач холбогдлыг илэрхийлжээ. Буддаа мэдлэх нь өдрийн уд шиг ховор. Түүний номлолч ховор учир эрдэнэ гэж бодох. Номлол сонсох тусам мэдлэгийн хүрээ өргөжж байдаг учир бэлэг оюуныг нэгч нүд гэж бодох. Бэлэг оюуны мэлмийг гийж бодит ахуй хийгээд юмс үзэгдлийн мөн чанарыг ухаардаг тул гэгээ гэж бодох. Эцэстээ нирван ба агуу гэгэрлийн үр боловсрох учир агуу ач тустай гэж бодох. Тэгээд дээрх хоёрын үндэс болсон тайван, төлөв, үлэмж үзлийн амгалан эдлүүлэх учир эргэлзээгүй гэж бодох. Энэ дагуу сэтгэж судалж суралцахын ач холбогдлыг тунгаа. Номлол болон багшийг хүндэтгэх. Шити Гарбха сударт ийм өгүүлдэг. Дээдийн номыг анхааран сонс, дэглэх, сонжих эргэлзээгийн орхи. Дэргэд чинь номлох ерөөлтэй багшаа дээд бурхантай адилаар тахих тун.
Энд өгүүлснээр багшийг буддаа хэмээн үзэж, арслант ширээнд залах зэргээр бусад өргөл хүндэтгэлийг үзүүлж, хүндэтгэлгүй хандахыг цээрлэх хэрэгтэй. Мөн Бодхисаттвагийн төвшөнд ямар нэгэн буруу санаагүй, багшийн тухайд 5 буруу бодол агуулалгүй сонс гэсэн дагуу суралцах хэрэгтэй. Цаг тухайд нь сонсох, дахин өргөмжилж, хүндэлж, уцаарлахгүй, хэлснийг нь биелүүлж, сул талыг нь өөрчлөх ийм 6 бодлоггүй бол ихэрхүү зан гаргахгүй суралцах гин. Номлол болон багшид биширч тэр хоёрт тоомжиргүй хандсан бодлоггүй байхыг хайхрамжгүй зан гаргалгүй суралцах гэдэг. Багшийн тухайд 5 буруу бодол агуулалгүй суралцахын тулд ёс суртахуунгүй, гарал угсаа доогуур, зүс царай муу, ярих чадваргүй, ширүүн үг хэлтэй гэж бодож болохгүй. Мөн төрөл туулсан цадигт адаг хавцаа даруухан сууж, ааш зангийн дүлгөөнийг сахиж, ашид баясгаланд харцыг цогцлоож, аршин хүртэг шиг номыг сонсоо. Үлэмж сүжиглэх үнэн хүү сэтгэлээр үздэл танигдах бишрлийг үүсгэн, үхлээс гэтлгэх эм хүртэг шиг уймарсан сэтгэлээ төвлөрүүлэн үнэн сүсгээр номыг сонсоо хэмээсэн байна. Суралцах журам. Энэ нь 2 хэсэгтэй. 1-дүгээрт шавийн 3 алдааг цээрлэх, 2-дугаарт 6 төрлийн төсөөлөл хөгжүүлэх. Шавийн 3 алдааг цээрлэх. Хөмөрсөн, дээшээ харсан ч бохирдоогүй ч ёроолн цоорхой, савнд тэнгэрээс хур бовч дотор нь тогтохгүй, тогтсон ч бохирдож ундны хэрэгцээг хангахгүй, бохирдоогүй ч дотор нь тогтохгүй савирч дуусна. Түүнтэй адил номын хүрээнд байсан ч анхааралгүй сонсохгүй, анхааралтай сонссон ч буруу ойлгох, санаа бодол нь ондоо, эсвэл дээрх алдааг гаргахгүй ч сонссон үг ба утгыг нь тогтоохгүй мартах зэрэг сул тал гаргавал номлол сонссны хэрэг төдийлөн гарахгүй тул цээрлэх хэрэгтэй. Сударт дээрх 3 дутагдлаас ангид байхын тулд сайтар сонс, анхааралтай бай, тогтоо гэдэг 3 санааг хэлсэн байдаг. Мөн Бодхисаттвагийн төвшөнд бүгдийг мэдэх хүслээр анхаарлаа төвлөрүүлэн гүн хүндэтгэлтэй хамаг оюун бодлороо сонс гэжээ. 6 төрлийн төсөөлөл хөгжүүлэх. 1-дүгээрт өөрийгөө өвчтөн хэмээн төсөөлөх. Шантидева Бодхисаттвагийн замналдаа энгүү нэг шуухнаа тусгад эмчийн зөвлснөөр эдгэх байтал. Өсөх, шунах олон гимүүдэд хүн дээр нэрвэгдснээ яалтай билээ хэмээн дурджээ. Бид өн эртнээс эмчлэхэд бэрх, ужиг зовлон үүсгэгч өвчин болох хүсэл шунал мэд сэтгэлийн гэмтээ явж ирсэн тул цаг үргэлж өвдөж байсан гэдгээ ухаарах ёстой. Гамма ба үнэндээ өвдөөгүй ч өвчтэй гэж бодвол бясалгал буруу бол. Гэтэл бид сэтгэлийн 3 хорийн архаг өвчөнд баригдаж маш их тарчилж байгаагаа дааж ухаардгүй гэсэн байдаг. Багшийг эмч хэмээн төсөөлөх. Жишээ нь шар мэтийн хүнд өвчин тусвал сайн эмч хайдаг. Хайсан эмчээ олвол бөөн баяр хөөр болж хэлснийг нь бишрэнгүй сонсож хүндэлдэг. Үүн шиг номлол заах багш хай. Олсон хойноо тэр шалгүй чинг гэж тооцсон хэлснийг нь хүндэтгэн биелүүлэх хэрэгтэй. Эрдэнэт эрхэм чанарын хураангууд энэ тухай багшилж замчлах Бодхисаттваг хайн олоод бардан момгоо баттай итгэлээр дарж аваад ужиг өвчнөө отчийг шүтэн эмчлүүлэх адил ухаарл итгэлээр ачид багшаа дээдлэн шүт химээсэн байна. Багж мөрдөх гарын авлагыг эм химэн төсөөлөх. Өвчтөн эмчийн өгсөн эмийн жорыг ихэд эрхэмлэн үздэг. Түүн шиг багшийн өгсөн гарын авлага сургаал маш тустай болохыг ухамсарал. Машид хичээнгүүлэн дээдлэхийн зэрэгцээ түүнийг нь мартаж орхигдуулж огтхон ч болохгүй. Хичээнгүүлэн дагвал өвчин эдгэн хэмээн төсөөлөх. Өвчтөн эмчийн өгсөн эмийг уухгүй бол өвчин нь эдэхгүй гэж ухамсарлан ойлгож уудаг. Үүнтэй адил багшийн зааврыг дагахгүй бол хүсэл шунал мэтээр дарж чадахгүй болохыг ухаарч хичээнгүүлэн дагах хэрэгтэй. Дагаж мөрдөхгүй бол өчтөчнөө номлол сонсоод ч хэрэг болохгүй. Булган яр гарахад хөл гар тасарч ундаг. Энэ үед ганц нэг эм тан уугаад ямар ч нэмэр болохгүй.
Гэтэл бид тогтоох аргагүй цаг хугацааны эхнээс л сэтгэлийн гэмээс үүссэн архаг өвчнөр өвдсөн учраас ганц нэгээр тоологдох гарын авлага дагаад тусаар баг. Зам мөрийн үе шат бүхэнд бүрэн гүйцэд суралцахын тулд бэлэг оюунаар тухай бүрдэн гэрхаа шинжилэн судалж голын урсгал мэт тасралтгүй хичээх нь чухал. Их багш Чандраа гомин намжиллын магтаалда тухайсан сэтгэлийн гэм нүгэл тунаж цаанан шугалсан хойно тулах, хугарах, яртах эмггийг тун имээр ангааж барахгүй хэмээн сургасан юм. Учир иймээс өөрийгөө өвчтөн гэж бодох нь маш их ач тустай. Ийм бодолтой байхад дээрх бусад төсөөлөл бий болно. Харин үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөвөл сэтгэлийн гэмээс салгах учиртай сургаалын хэрэг гарахгүй. Сонссон болоод л өнгөрнө. Эмчид үзүүлчихэд хэлсэн эмийг нь уухын оронд эмийнхэн жорыг уншаад байгаа өвчтөнтэй адил болох тул өвчнөөс салахгүй. Энэ тухай бяцлаглалын хаан сударт. Олон жилийн хууч өвчнөөс огтхонч салаагүй хөөрхий амьтас. Он удсан сэтгэлийн гэмээс салах гэж оточ Маранбиг зорих бүлгөө. Эмч тэрч тусландаа хэмээн элдв долоо Маранбиг дуусгаад эцэст нь уулцсан оточ түүнд эм танган тааруулж өгнө. Хосгүй оточтой учирсан атлаа, ховрхон эмийг залсан атлаа эмчилж хэрэглэж идгээгүй бол эмэнд ч отчод ч буруу юус. Яг л үншиг номлол сонсцоход яруу алдар утгыг нь таньчихад явах замлаа болгохгүй юм бол яасан ч хорвоогийн зовлонгоос салахгүй. Сайн номыг би номлолооч сайтарчи дагахгүй юм бол савтай юм өвөртөлж явсаар салга өвчнөөсөө салахгүйтэй адил гэсэн байдаг үлээ. Мөн Шанти Дева Бодисаттвагийн замналда эмийн жор уншиж сонсоод эдгэрдэг өвчин байхгүй адилаар эрхэм сургаалыг хоосон цэцлээд эрен бизэнда өгсдөг учиргүй гэх зэргээр өгүүлсэн билээ. Тиймээс л өвчин эдгэн гэдэг төсөөлөл төрүүлэхийг хичээгээд байгаа юм. Харин хичээнгүйлэн дагна гэдэг нь багшийн хэлсэн авч гээх бүхнийг амьдралд хэрэгжүүлнэ гэсэн үг. Хэрэгжүүлэхийн тулд мэддэг байх хэрэгтэй, мэдхийн тулд сонсох ёстой. Сонсож байж ухаарах учиртай. Сонссон зүйлээ хэр чадлаараа хэрэгжүүлж байж сонссны хэрэг гарна. Энэ тухай сонсохын цамирлагт ерөөс сонссон мундахгүй атлаа ёс журмаас гажуу явбал ёс суртаалыг гажаасан дунаж ерөөсө сонссны хэрэг гарахгүй. Ерөөсө сонссон алдаг оногч ёс суртаал сахиж чадваас ёс суртаалыг өргөсний сайшаалаар ерийн сонсснууд ч эрдэн болно. Ерөөс сонссон ч алдаг оног ёс суртаалч бүдэг бадаг юм гутамшиг тунвал янз төлөв дороотож модно. Ерөөсөө сонссон нь үлэмжих ёс суртаал үнэхээр дээд аль аль нь нийцэж байвал ааш төлөв сайхан болно гэд үргэлжлүүлэн сайхан зарилгын утгыг тайлж санаа сэтгэлээ өгөхгүйг ухаарлаач сатаарч уймарч хойрог хандвал санаж сэрсний хэрэг гарахгүй. Ачид багшийн номлолд баясч аль бүхнээр сахилт хичээж адыг хазаарлаж гэгээрлэр баясваас аль бухаар л туйлдаа хүрнэ хэмээн яруу өгүүлдэг. Мөн үлэмж сэтгэлийн шаардлага сударт үхэхийн цагтаа тэнгүүд тарчилж үздэл хийгээгүй бүхэндээ гаслана. Үүнийгээ санаагүй насаа барсан нь үгээр хоосон номчрохсны л балагдаа. Амьдрал бос жүжгийг хараад аль нэг явдлыг шагшигч нэгэн шиг алмай хоосон цэцэрхээд л явбал адилхан амсан шүү тэнгүүдийн зовлонг. Мөн түүнчлэн амтд журжийн гадуур хальсанд амт шинт нь байдаггүй юм хойно аргасан хальсыг нь зажилсан амтан анхлан тансгийн мэдхийн аргагүй. Уралцаж номчрохвол хайс хазах мэд утгыг танивал жимсийг хүртэх мэд удтал төөрсөн номчрохлоо буцаа утгыг ирж сэрэмжээ хичээ гих зэргээр айлц билээ. Буддааг төгс гэгэрэгч хэмээн төсөөлөх. Номлол айлдагч Буддагийн эрхэм чадлыг санаж бодон төгс гэгэрэгч хэмээн бишрэн. Буддын шашин өн удаан орших хэмээн төсөөлөх. Энэхүү номлолыг судалж буйгаас үүдэн Буддагийн айлсан номлол энэ ертөнцид өн удаан орших болтугай хэмээн бодно. Бас номлол номлож судлахдаа ном сэтгэл хоёр ангид байвал ач тус нь гарахгүй. Тиймээс өөрийнхөө сэтгэлдээ ижилсүүлэх үүднээс судлах хэрэгтэй.
Үлгэрлвэл нүрээ цэвэрхэн эсхийг мэдхийн тулд толинд харж хэрээ арилгадаг. Үүнтэй адил өөрийн зам байдлын дутагдлыг номлол судлан номын толинд харна. Улмаар миний байгаа байдал энэ гэж сэтгэл зовно. Тэгээд дутагдлаа засаж эрхэм чанар эзэмшихийн тулд номлолыг дагаж суралцах хэрэгтэй. Төрөл туулсан цадигт Судасигийн хүү Бодисадо Сутасомагаас номлол заалгыг хэмээн хүсэхдээ доорх үгийг хэлдэг. Ариун номын толинд хартал алмай муухай төрхөө үзлээ. Алмай мунхаг төрхөө танимагц ашид гэгэрхийн хүсэл нь төрлөө. Бодисадва уг хөвөөнийг номлолд суралцах жишигт хүрснийг анзаарч ном заасан гэдэг. Товчхондоо гэгэрх тэмүүлэл төрүүлэхдээ доорх зүйлийг бодно. Би амьтан бүхэнд туслахын төлөө гэгэрлийн төвшөнд хүрээ. Тэр төвшөнд хүрэхийн тулд түүний үндсийг нь эзэмших ёстой. Эзэмшихийн тулд мэдэх хэрэгтэй, мэдхийн тулд ном судлах шаардлагатай учраас номлол сонсъё. Сонсохын ач холбогдлыг санан урам зоригтой байж, шавийн 3 алдаанаас цээрлэн номлол сонсох тун. Номлол заах журам. Энэ нь 4 хэсэгтэй. Номлол заахын ач тусыг эргэцүүлэх, буддаа болон номлолыг хүндэтгэх, номлол заах санаа болон дүр байдал, хинд заахгүй ялгаа. Номлол заахын ач тусыг эргэцүүлэх. Ашиг хонжоо, алдар нэр, эд хөрөнгө харалгүй номлол заах нь маш ач тустай үйл юм. Энэ тухай үлэмж сэтгэлийн сануулга номд өгүүлэхтэй. Майдра эд хөрөнгө нэр хүнд гордоогүй номын өгүүлгийн ач тус нь дараах 20 зүйл буюу ой санамж сайжрах, ухаан саруулсах, ухаарч ойлгох, тууштай болох, бэлэг оюунтай болох, бэлэг бэлгүүнтэй болох, хүсэл шунал багасах, уур цаар багасах, төөрөгдөлгүй болох, муу сэтгэлд автахгүй, ялж төгс гэгэрэгсдийн таалалд нийцэх, хүнээс бусд нь хамгаалах, тэнгэр сахиус ивэх, хүндлэмгийн хүний хорлолд өртөхгүй, элгэн садангууд орхихгүй, бусад хүн үгэнд нь итгэх, айх аюулгүй болох, сэтгэлийн амгалан ундрах, мэрэгд магтан сайшаах, номын өгүүлэг нь хожим дурсагдах эдгээр болно. Судар номд олонтой өгүүлдэг эдгээр ач тусанд үнэн голоосоо итгэх хэрэгтэй. Дээр гарсан тууштай болох гэдэг санааг Шантидевагийн хураангуй заавар журмын орчуулгад шинээр сүсэг төрөх гэж буулгажээ. Харин зарим хуучин орчуулгад идвэх зүтгэлтэй гэж байдаг. Буддаа болон номлолыг хүндэтгэх. Ялж төгс гэгэрсэн буддаа бэлгийн чамдад хүрэхгүй ном айлдахдаа өөрөө суудал засан бэлтгэж байсан юм. Номлолыг гэгэрэгсдэж дээдлэн хүндэлдэг учраас түүнд гүн хүндэтгэлтэй ханд. Багшийн эрхэм чанар болон түүний сургаал номынх нь ач тусыг санан дурсаж сүсэглэх хэрэгтэй. Номлол заах санаа болон дүр байдал. Сагар Матын асуултад хариулсан сударт дурдсанаар номлол заахтаа сэтгэлдээ 5 санаа агуулна. Өөрийгөө эмч, номлолыг эм, номлон сонсогчийг өвчтөн, буддааг төгс гэгэрэгч гэж үзэх ба буддын шашин өн удаан орших болтугай гэсэн бодолтой байна. Мөн номын нөхдөө хайрлах нь зүйтэй. Харин бусд нь надаас илүү гарчихгүй гэсэн атаархал, хоош тавин залхуурах, ахин дахин номлохоос зүрхшээх, өөрийгөө магтаж өрөөлийг муулах, номоо харамлах, хоол хувцс мэтийн эд таваар гордох зэргийг цээрлвэл зохино. Өөрийгөө болон бусдыг гэгэрэлд хүргэхийн төлөө номлол заасан буян маань жаргалын их булаг гэж бодож байна. Номлол заах дүр байдал. Эхлээд усанд орж цэвэрхэн хувцас өмснө. Тэгээд сэтгэлд тааламжтай цэвэрхэн орчинд номлолын суудлаа заана. Сагар Матын асуултанд хариулсан сударт муу сэтгэлийг нэргэх тарныг дуулдахаар уншвал эргэн тойрны 100 багцад зайд шулан болоод шулмын аймгийнхан ойртохгүй, ойртсон ч саад хийж чадахгүй гэж заасан тул ил тарныг уншаарай. Ингээд баясгалантай төрхөөр утгыг нь гаргах үйс жишээ авч гаргалгаа нотлохоо хийж их бүтээлүүдээс иш татан заах нь зүйтэй. Дээдийн номлол цагаан нилийн ухаад энэ тухай номлол хичээлийг атаагүй заа, ноцтой үлгэр олонтоо заа, шантарч залхалгүй шургуу заа, шавлагчийн алмайд няцалгүй заа, мэрэгдийн цэрийг сахиж заа, мэдлэгт дурлагчийг баясуулан заа, үргэлж завсаргүй номлолоо бясалгаж,
үлгэр жишээгээр мянгантаа нотолж, үе олонд баясгалан түгэвч үнэндээ багш бол юу ч гуйхгүй. Ужиг өвчтөөч им гуйхгүй, унтмаар байсан ч хэвтэр гуйхгүй, умдаас ч өслөөч идэж гуйхгүй, улаан нүцгэрсэн ч хувцас гуйхгүй, улдаж тамирсан ч унаа гуйхгүй. Учир нь багш шунах ёсгүй. Багш мэрэгд гэгэрэлдэн дурлаж, бас олныг гэгэрүүлэхэд шимтэж, амьд бүгдийг дээшлүүлэх үйлээрээ аз жаргалаа ундраадаг номтой хэмээн айлдсан юм. Хинд заах, хинд заахгүй ялгаа. Ёс зүйн сударт хүсээгүй бол бүү заа хэмээн хинд заахгүй ялгааг гаргасан байдаг. Энэ ёсоор хүсээгүй нөхцөлд номлох хэрэггүй. Мөн хүссэн байлаач номлол сонсоод хэрэгжүүлж чадах эсхийг нь шинж. Харин номлолыг хэрэгжүүлж чадхаар нэгэн байвал өөрөө хүсээгүй байсан ч зааж болно. Энэ тухай Бясалгалын хаан сударт дээдийн номыг чамаас сонсох гэж дэргэд чинь шавлах хүн ирвэл дэвэрч хөөрн номчрохын оронд дэндүү чамлахаар мэдсэн гээрээ. Сайхан багшийн ач буйнаар сайтарчиг гэгэрсэн ч байла. Тан шиг дээдэст мөхөс над шиг нь таарахгүй хөнгөтнө гэд үзээрээ. Оройн дээд номлолоос уртаж оюуны савыг нь шинжээд үзээрээ. Ариун савтай гэгэрх хүнийг бол асуухаас өмнө номлоод эхлээрээ гэж өгүүлсэн байна. Үүнээс гадна ёс зүйн сударт ийм өгүүлсэн байдаг. Суугаа хүнд зогсоогоор номлол бүү заа. Хэвтэй хүнд суугаагаар номлол бүү заа. Өөрөөсөө өндөрт сууж буй хүнд доороос нь номлол бүү заа. Зөв буруу нь үүнээс хамаарна. Өмнөө яваа хүний араас нь номлол бүү заа. Замаар яваа хүнд замын хажуугаас номлол бүү заа. Толгоогоо битүүлсэн, биеэ битүү ороосон болон илгээн тэрсэн, гараас салаавчилж дэрэлсэн зэрэг нөхцөлд номлол зааж болохгүй. Орой дээрээ үсээ овоосон, малгай эсвэл титэмтэй элдэв эрхцүүлсэн, чалан мороосон хүнд номлол зааж болохгүй. Заан, морь унсан, сүйх эсвэл дамнуурганд ямбалсан мөн гуталтай хүнд номлол бүү заа. Бас гартаа таяг, шүхэр болон элд мэтийн зэвсэг барьсан ба хуйг дуулгагсан хүнд номлол зааж болохгүй. Харин дээр дурдснаас бусад бүх нөхцөлд номлол зааж болно. Энэ бол эрүүл хүнд зориулагдсан заавар юм. Төгсгөлд нь ерөнхийлөн өгүүлбэл номлох сонсохоос бий болсон бүх буйнаа хэтийн болон ойрын зорилгоо биелүүлэхэд зориулсан залбир. Номлол заах, сонсох журам нь зөв бол тухайн үйл ажил хэдий цөөхөн хорон байлаач өмнө дурдсан ач тус гарцаагүй ирнэ. Номлол болон багшид сүсэглээгүйгээс үүдсэн урд насны үүлийн хор уршиг нь номлол заах, сонсох журмыг дагвал арил. Мөн дахин шинээр тийм үлийн үр хуримтлагдахгүй. Номлол заах, сонсох журмыг дагвал зааж сургасан гарын авлага нь өөрт хэрэг болно гэж урдын ихэс дээдэс номлол заах журамд ихээхэн хүч тавьж иржээ. Ялангуяа бодмирийн зэргийн уламжилсыг өгүүлсэн багш нар энэ тал дээр ихэд анхаардаг байсан юм. Энэ бол дагвал зохих гарын авлага мөн. Хэрвээ үүнийг ойлгохгүй, үүгээр сэтгэл нь огтхон ч өөрчлөгдөхгүй юм бол өөр ямар ч гүнзгий дэлгэрэнгүй номлол заалгасан бурхнаа буг болгоно гэдэг шиг гэгэрлийн үндэс болсон номлолоо сэтгэлийн гмийн өрөөсөн дугуй болгох явдал элбэг тохиолдно. Тиймээс шиний нэгнийг эндүүрээгүй бол 15-ны хүртэл төөрөлдөхгүй гэдэг шиг номлол сонсож судалснаа мөрдлөг болгох энэ ёсыг ухаантнууд баримталдаг. Номлох, сонсох боломж гарах бүрт ядахтаа хүсэл эрмэлзэлтэй бай. Номлол заах удирдгал болгон үүнийг өгүүллээ. Олон үг нуршихын үднээс чухал зүйлийг хураангуйлан өгүүлв. Бусад их бүтээлүүдээс энэ талаар дэлгэрүүлэн үзээрэй. Номлол заах удирдгалыг өгүүлж дуслаа.